улсын хэмжээнд бүх аймагуд маш олон зүйлээ зохион байгуулж байгаа. Яг энэ хугацаанд та бүхнээс би нэг зүйлийг хүсгээд. Гамшигын эрсдлийг бууруулах, гамшигаас үлдсэн сэргийлэх, ажил төр хувийн хөвшилт, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоог хангах, ард иргэдэд гамшигаас хамгаалах мэдвэр чадварыг олгох, бэлтгэл сургуулийг бүх төвшөнд тогтмол хийж байх нь бас чухал байна. Мөн чиглэл төрийн албан хаагчдын сахилгын үйлчлэгийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтыг бас нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэн ажиллах зарчмыг тасралтгүй хэрэгжүүлж байх нь чухал байна. Сүүлийн жилүүд манай улсад төдийгүй нийслэл хотод 2009 оноос хойш газар хөдлөлтийн идэвхжилт эрс нэмэгдэж, тухайн үр мэдээллийг мэргэжлийн байгууллагын судалгааны дүн дээр тулгуурлан холбогдох байгууллагуудад хөргүүлсээр ирсэн байна. 2010 онд Франц улсын судалгааны хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр Улаанбаатар хотын иргэн тойронд шинээр илэрсэн хагарлыг оролцуулан 7 магнитудтай тэнцвүүц газар хөдлөлт үүсэх магадaltaй байгаа нь газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатандаа зохион байгуулж, өдөр тутмын анхаарлын төвд байлгаж, хүмүүр хүлээсэн үүргээ биелүүлж, орчин тойрны аюулаас аврах боломж нөхцөлийг илэрхийлсэн мөн өөрсдийн зүгээр шаардлагадах арга хэмжээг авахд бэлэн байх нь бас цаг үеийн шаардлага болж байна. Ослоос нийслэлийн иргэдийг урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагын хувьд та бүхэн ажлын хэсгүүд дээр үйл ажиллагаагаар эрчимжүүлэн ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан үйл хэрэгэ цаг тухайгаар нь өндөр чанартай гүйцэтгэж, сургалт болон бусад үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах ариун үйлстэй бас чин сэтгэлээсээ зүтгэнэ гэдэгт би хувь дээр хэлцэхгүй байна. Гамшиг гэдэг зүйл бас хэлж ирдэггүй, хийсч ирдгээ гэдгийг хэд мэднэ. Та бүхэн гамшигаас хамгаалах мэдлэг чадвараа үргэлж дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэл болон бэлэн байдлаа хизээд хангаж ажиллахыг бас дахин хүсье. Туршилт судалгаар ажилласан том дадлаг сургуулийг үзсэн. Сөүл хотын дарга хэрэглэлтэйгээ харьцахын хязгаанд энэ төрлийн тавьдаг зүйлүүд бас энэ үг үсгээ тод хийх. Одоо таньц үзээгүй одоо тэр шууд одоо гав гэдэг хүнээс би асууя. Та биш байж болох уу? Айшиг юу гэж хийж болох уу? Энэ хамаарахтай нэгэд шахаад унж мэдхийн шүү. Тэгэхээр сайн анхаарах юм. За аюул Цэмхүүн тайлбар толиорол